Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хачир авахгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилтэй шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлолон хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2016 онд болсон үнэхээр харамсалтай нэг хэрэг байгаа. Тэгээд та бүхэн хэрэгээ дуустал нь сонсоорой гэж хүсье. Тухайн хэрэгт 2 хүн холбогдсон бөгөөд бүгдээрээ шүүгдэгчдийн биеийн бяцалтаас хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч Агийн Монгол улсын иргэн Завхан аймагт 1986 онд төрсөн хэрэг болох үед 31 настай байсан эрэгтэй бүрэн бус дунд боловсралтай мэрэгжилгүй хэрэг үлдэх үедээ нэгэн компанид самар хатаагч ажилтай байсан. Ам бол 5 эхнэр 3 хүүхдийн хамт хан уул дүүрэгт төр оршин суух хаягтай. Усаас авсан гавьяа шанилгүй урд нь ял шийтгэл хэдэлж байгаагүй юм байна. Шүүгдэгч Болдон Завхан аймагт 1986 онд төрсэн хэрэг үлдэх үедээ 31 настай байсан эрэгтэй бүрэн бус дунд боловсралтай мэрэгжилгүй хэрэг үлдэх үедээ мөн л нэг компанид чүмэг хатаагч ажилтай байсан. Ам бол 2 ээжийн хамт Завхан аймагт оршин суух хаягтай. Улсаас авсан гавьяа шанилгүй урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй юм байна. Шүүгдэгчдийн холбогдсон хэргийн талаар дурдахад шүүгдэгч Аги болон Болдоноор нь сотуугаар Баянзүрх дүүргийн нэгэн хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө нараатай архитан согтуурч түүнийг гавал тархины битүү гэмтэл авсан байхад нь буюу амь биед нь аюултай нөхцөл байдалд байхад нь туслах боломж болцоо байсан боловч тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр зориуд орхисны улмаас нараагийн амнаас хохирсон. Түүнчлэн Аги болон Болдоноор нь бүлэглэн хохирогч нарааг бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан дотн харилцаанд орсон гэмт хэрэгт тус холбогдчихэ. Ингээд бүгдээрээ тухайн үед юу болсон талаарх шүүгдэгчдийн мэдүүлгээс эхлээд сонсцгоё. Тэгээд дараа нь гэрчүүдийн мэдүүлгээс сонсцгоё. Шүүгдэгч Агийн мэдүүлэгтээ 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр талигаачтай уулзахар болоод ажилласаа чөлөө аваад явсан. Талигаач уулзах газараа зааж өгөөд шар хатан хүрээд иргээд би очисон. Талигаачийн утас нь холбогдохгүй 2 цаг 30 минут болоод би явах гээд эцэс рүү алхаж байхад талигаач өөрөө над руу залгаад гэрээ зааж өгсөн. Би гэрт нь очиж уулзсан. Талигаач гарч ирсэн. Бид уулзаад байж байхад талигаачийн дүүгээ дохин ирсэн. Тэгээд талигаач надад автобусны буудлын урд паб байгаа. Тэнд очиод хүлээж байгээд хүлээсэн. Би 4 цаг хүртэл хүлээсэн. Яагаад ирэхгүй байгаа юм бол гээд утас руу нь залгасан. Гэтэл утас нь холбогдохгүй байсан. Ингээд байж байхад 88-81-т дугаараас надад мессеж ирсэн. Тэр дугаар нь талигаачийн дүүгийн дугаар бөгөөд би утасгүй очино. Наана хүлээж байгаарэ. Явж болохгүй шүү гэсэн байсан. Тэгээд би хүлээсэн. Талигаач 5 цагийн үед над дээр орж ирсэн. Тэгээд гадаа нэг эрэгтэй найзтайгаа тааралдаад цуг явж байна. Баяраа гэдэг хот тохижуулалтад ажилдаг юм. Гадаа хүлээлгчлээ. Гуруулаа явж караоке орё гэсэн. Орж ирэхээр нь бид 2 хоол захиалаад нэг пив аваад суусан. Тэгээд талигаач миний уцаар нэг найзыгаа дуудъя гэсэн. Найз нь Сараа юм бэлээ. Тэгээд би шүүгдэгч Болдог дуудсан. Тэгээд бид 3 гараад талигаач баяраа бид 3 караокед ороод нэг пив уусан. Би өдөржингөө уусан байсан тул нилээ муудсан байсан. Орой 19 цагийн үед Болдоо ирсэн. Ингээд бид хэд сууж байхад Болдоо болон баяраа 2 тамхилгээд гараад явсан. Ингээд талигаач бид 2 сууж байгаад талигаач явсан. Эргэж караокед дахиж ирээгүй. Тэгээд Болдоо такси дуудсан байсан. Тэгээд Болдоо таксинаас буугээд би буусан. Ингээд буудлын руу орж унтигээд буудлын руу орсон. Ороод 2 пив авснаас нэгийг нь би уусан. Уугаад сохтоод унтаад өгсөн. Өглөө босож ирээд цаг харах гээд уцаа хайгаад уцаа олоогүй. Болдог сэрээгээд утас хайцсан юм гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгээд унтаж байсан орныхын цаагуур очоод уцаа хайтал талигаачийн толгой нь урноосоо илүү гараад халиад унтсан. Цус гойдсон байсан. Тэгээд яасан ийсэнгээд Болдогод хэлэхэд талигаач өнгөрчихсөн байсан. Тэр үед яах учраа олоогүй ямар ч байсан манай авгаа хөөхд дээр очиж уулзгээд цагдаагийн газар очигээд гараад явсан. Гэрч Сараа гэдэг хүнтэй ярилцмаар байна. Надад тодруулах зүйл байна. Мөрдөн байцаалтын шатанд Сараа гэдэг хүнийг надтай нүүрэлдүүлэн байцааж өгөөч гэсэн боловч байцааж өгөөгүй.
Би гүтгүүлж байгаадаа гомдолтой байна. Миний хувьд талигачтай уулзсан нь үнэн. Ёс бус харьцаанд орсон асуудал байхгүй. Би нойргүй байсан тул согтоод ядраад унтсан. Тэр үед шатнаас унсан талаар мэдээгүй. Хаанаас очиж авсан талаарч мэдээгүй согтсон байсан. Болдоо буудал авсан байсан учраас буудал руу орсон. Талигачтай ёс бус зүйл хийсэн гэдэг дээр гомдолтой байна хэмээн мэдүүлэг өгсөн. Харин шүүгтэж болдоо мэдүүлэхдээ би 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой Аги намайг ажил дээр байхад нэг хүнтэй танилцсан юм. Чи хүрээд ирээч ганц 2 цаг караоке дэгээд би тэнд очисон. Тэнд очиход Баяраа гэдэг залуу Талигач Аги 3 сууж байсан. Би Талигач Баяраа 2-той танилцсан. Талигач Баяраа гэдэг залууг намайг гэртэл байж байгаараа гिचгээд хувцсаа аваад явсан. Тэр үед би хайчих гэж байгаа юм гэж асуухад мэдэхгүй. Нэг найзаагаа авчрах гэж байгаа гэж Баяраа хэлсэн. Тэр үед Аги нэлийн согтоо байсан. Ингээд байж байтал Баяраа би явлаа. Ажилтайгаа марцсан байна гэж хэлсэн. Тэгэхэр нь чамайг намайг гэртэл байж байгаарай гэсэн шүү дээ гэхэд чи утсаа өгөөч би найз руу залгаад асуучих. Би явлаа гэдгийг хэлж хийгээд миний утсыг авсан. Тэгээд ярьсан эсхийг нь би мэдэхгүй байна. Тэгээд би гараад тамхи татаж байтал Баяраа миний араас гарч ирсэн. Ингээд бид хоёр тамхи татчихад орж байхад Талигач бид хоёрын араас орж ирээд найзандаа очиод найзынхаа шатнаас унчглаа. Гар эвгүй оргиод гараа тулгачих шиг боллоо гэсэн. Тэгээд Баяраа паб руу орж хувцас аваад явлаа гэд явсан. Аги тэр үед байхгүй ариун цэврийн өрөө рүү орсон байсан. Аги ариун цэврийн өргөнөөс гарч ирэхэд Агид би найзандаа очичоод ирлээ. Тэр хувцас авахаж гисэн ирж чадахгүй гин. Надад худлаа ирээд байх шиг байна. Гэрт нь орох гэсэн боловч гэртээ оруулахгүй байна. Гэртэн цаана хүмүүс шуугаад байна гэж хэлсэн. Тэгээд би тэдний шатнаас унаад гараа гимтэж эхлэв. Гар татаад өгөөч гэхээр нь би гар татаж чадахгүй. Чамд өвчин намдаах юм авчирч өгьгээд арийнхын аптек руу орж өвчин намдаах авчирсан. Им авчирхад Талигач байхгүй байсан. Аги ширээ дэрлээ дунтаж байсан. Тэр найз нь худлаа ирээд байх шиг байна. Хүмүүсийг нь явхаар найзаагаа авчирна гэж байсан учраас тийш явсан байх гэж бодсон. Ингээд Аги нэлийн согцсон тул бид хоёр явъя гэд явхаар болсон. Тэгээд хүрээд ирвэл хүнд худлаа ярьсан болно гэд Талигачийн найз руу нь явлаа гэж хэлэх гээд залхахад утсаа авахгүй байсан. Тэгээд бид хоёр гарсан. Тухайн газраас гараад явж байхад Аги хашааны хажуу руу шээж байхад нэг нөхөр ирээд Агиг өшөглөөд түүнтэй муудалцаад байсан. Би тэр хоёрыг салгаад автобусны буудлын дээр очиод явах автобус байхгүй байсан тул тэнд нэлийн хүлээж зогссон. Тэгтэл Аги буцаад шилэгээд явсан. Тэгтэл нөгөө хүн хаанаас ч юм махиж гарч ирээд Агитай муудалцаад байсан. Тэгээд тэр хоёрыг салах гээд байж байтал цаанаас нь 2-3 залуу ирээд бид хоёр луу дайраад байсан. Би айхахаа эрхэнд сууж байсан газар луу буцаж ороод тэнд байж байтал Талигачийн найз нь залгаад та хоёр хаанд байна гэхээр нь бид хоёр шар хадны эцэст байна. Одоо бид хоёр явах гэж байна гэхэд хаашаа явах гэж байгаа юм гэд асуухаар нь явах гэж байгаа газараа хэлтэл тэгвэл та хоёр манад хүрээд ирээч. Талигач манад байна гэд тэнд очиход Талигач шатны хажууд өвдгөө тэврээд суусан. Найз нь бас нэг залуутай хоёр хажуу талд нь зогсож байсан. Тэгээд яасан бэ гэд асуудал Талигачийг манад ирээд цаг болох гэж байна. Бид нар энэ дарх уугаад Талигач бараг тасарчихлаа. Сая гарч ирж байгаад шатнаас унчглаа гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр одоо ажлаас ирэх гэж байгаа. Та хоёр Талигачийг хүргээд өгчих. Манай нөхөртэй энэ таарамш муутай байдаг. Манай нөхөр ирээд бөө юм болно. Ядаж байхад арх уучихсан. Бөөн хэрүүл болно гэд гуйгаад байхаар нь би хөрөөж өгөхөөр болсон. Талигачийн гэрийн хаягийг нь асуухад би гэрийн хаягийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Талигачийн ээжийн дугаар надад байгаа. Би чамд ээжийнхэн дугаарыг өгьегээд хэлж байсан. Би тэр үед сүлжээ ундаг Nokia барьдаг байсан. Тийм болохоор би чамтай ярьж байхад сүлжээ унаад муу сонсогдохгүй байсан бидтэй. Сүлжээ унаад их муу зөрөөд явчих чинь билүү? Машинтаа яваад хэтрээд явчих чинь билүү гэхэд гайгүй байх. Шар хадны эцэс дээр сүлжээ ундаггүй шүү дээ. Ийшээ гайгүй бидтэй гэж хэлсэн. Тэгэд би түүнийг авч явсан. Таксинд суулгаад явж байхад бүүлчих гээд байсан. Тэгэхэд таксины жолооч уурлаад наад хүн чи бүүлчих гээд байна. Буулга гээд уурлаад байхаар нь түүнийг татаж сэрээгээд гэр чин хаана юм бэ гэхэд тэр сохтуу гэртээ харихгүй гээд учир нь олдохгүй юм яриад байсан. Тэгэхээр нь би жолоочод уг нь нээж нэрж авна гэсэн хэсэгхэн хүлэе гэхэд жолооч надад хүлээгээд байх зав зай алга. Ганц нэг хүн авч ямаар байна гэд уурлаад байсан. Тэр үед гадаа их хүүтэн байсан.
талигаач нэлийн даарчихсан. Тэгээд би дулаан газар бараад үлээгээд буудал дулаан газар байвал зогсчих гэхэд таксины жолооч буудал дээр зогсоод би эхэлж орж цагийн өрөө байгаа юу гэж асуухад цагийн өрөө байхгүй 25 мянган төгрөгийн үнэтэй хоногийн ганцхан өрөө үлдсэн байна. Авбал ав гэж ахаар нь тэр өрөөг авсан. Би цагийн дотор ирээд авах байх гэсэн бодолтой цагийн өрөө асуусан. Тэр өрөөгөө авчаад гарч ирэхэд талигаач машин дотор огоод жолооч талигаачийг буугээд уурлаад исэн. Аги урд сандал дээр унтсан байсан. Тэгэд би талигаачийг буулгахад хашаа налаад суугаад исэн. Би Агиг сэрээгээд таксины тооцоог хийгээд талигаачийг суугатаж буудал руу орсон. Буудал 2 давхар шаттай байсан. Гэтэл талигаач буудлын шатыг налаад суучихсан. Яаж байна гэсэн чинь толгой эргээд байна гэд байсан. Тэгээд бид хоёр тамиг татаж байгаад хайчаад орох гэтэл талигаач унтчихсан байсан. Нилээн татгад сэрэхгүй байсан тул талигаачийг тэврээд оруулсан. Бичлэг дээр хүртэл байгаа. Намайг шуудатай гурил үүрч орж байгаа юм шиг гэж бичсэн байсан. Би 2 гар дээрээ өргөөд тэвэрч оруулсан. Оруулаад орон дээр тавихад талигаач намайг 2-оос 3 удаа алгадаад авсан. Би гайхаад зөөлөн газар руу алгацсан. Тэр үед Аги болцгоо гэд болсон. Талигаач надаас уушил гуйгаад орон дээр хөвцөн. Тэгээд хартал хамраас нь цус гарсан. Сая гарсан юм байх гэд харахад цус нь хатсан байсан. Тэрийг нь би арилгаж өгсөн. Талигаачийн нүүрлөө харахад угаагаад арчилгүйгээр хатаасан бололтой толисон харагдаж байсан. Яг тэр үед ресепшн хүүхэн гаднаас орж ирээд таны хариулт мөнгийг өглөө өгье гэж хэлэхээр нь өглөө эрт явнаа. Одоо амар байна гэхэд дэлгүүр орж задлуулж ирэхээс та хоёрт захихан байна уу гэхээр нь хоёр бие цагсан. Тэгээд байж байхад талигаачийн ээж нь бид нарыг хаана байна гэд ирсэн. Дуун сонсогдохгүй байсан. Би байгаа газараа хэлж өгсөн. Тэгээд байж байтал утсан салсан. Би өөрөө залхахад хаана байна гэхээр нь гэрийн хаягийг нь мэдгүй болохоор буудалд оруулаад ирлээ гэхэд чиний утас холбогдохгүй байна гэсэн. Миний утас дуудлага хадгалах үйлчилгээтэй үнэхээр залхсан байсан. Надад 2 мессеж ирсэн байсан. Тэгээд талигаач найзынхаа шатнаас унсан гэсэн. Би танахыг олохгүй болохоор дулаан газар бараад дулаад буудалд оруулаад ирлээ гэсэн. Чи манад хүргээд өгчих гэхээр нь тэгээд энэ явж чадахгүй байсан тул би өргөж оруулаад ирсэн хэмээн хэлсэн. Тэгтэл манайх 24-р гудамж гэсэн. Би гудамжны чинь аманд хүргээд өгье. Та урдаас тосч ирээд ав гэж хэлсэн. Тэгэхэд талигаачийг унтаж байхад нь татаж сэргээгээд ээж чинь яриад байна. Хүргээд өгчих гэж байна гэхэд талигаач жоохон унтаж байгаад явъя гэд байсан. Тэгээд 30-аас 40 минутын дараа ахиж ирсэн. Яагаад авчирч өгнө гэчгээд худлаа яриад байгаа юм гээд зөндөө хүлээлээ гэхээр нь энэ унтаж байгаад явъя гэд байна шүү дээ гэд хэлтэл миний утас тасарчихсан. Тэгээд бид хоёр пивийг нэлээд удаа 2-оос 3 цаг хэртээ уусан. Тэгэхэд их чин залгаад та нар хаана байгаа юм? Талигаачтай цуг байгаа юм уу гэд байна. Бид хоёр байна. Ээж нэрэд байсан. Хүргээд өгчих гэсэн өөрөө унтаж байгаад явъя гэд байна. Найзынхаа шатнаас унсан гэсэн явж чадахгүй байсан. Одоо уус архин гарсан байгаа байх гэхэд өөртөө нэрийгээд би сэрээгээд утсаа өгөхөд чиний утас чинь шүлжээ унаад байгаа юм уу? Түг таг хийгээд болохгүй байна гэд байсан. Тэр үед Агигийн утсыг авч яриулъя гэхэд Агигийн утас нь цэнэггүй байсан. Ресепшнээс цэнэглэж гуйж аваад цэнэглэе гэж бодоод очтол утсаа авч ирээд цэнгэлгээд Агигийн утсыг ресепшн дээр авчиж цэнэглүүлээд орж ирсэн. Орж ирэхэд талигаач сэрсэн. Би өөрөө авсан имээ талигаачид өгөөд гар нь гайгүй юу? Яаж байна? Энийг уучих гээд өгөөд урд нь суухад миний нуруу гэлээд намайг оролдоод байсан. Тэр үед Агийн унтлаа гээд унтсан. Тэгээд бид хоёр нэлээд юм ярьж байгаад 20-оос 30 минутын дараа ахиж их чин залгаад чи яриулна гэсэн яасан гэхээр нь утсаа өгөхөд чиний утас ерөөсөө болохгүй юм. Сүлжээ нунаад байх юм гэж хэлж байсан. Тэгээд би Агигийн утсыг оруулж ирэх гээд гартал Агигийн утасны цэнэглэгч нь салсан байсан. Тэр намайг ороод ирэхэд цаг асууж байсан. Би мэдэхгүй байсан тул нилээн орой болж байгаа байх гэсэн. Бид хоёр ярьж нилээн удаан суусан. Тэгээд Агитай уулзчаад би нэг ажилд орох ёстой байсан. Тэр хүнтэйгээ уулзаж чадсангүй. Маргааш өглөө ажил цуглархаар ажил дээр нь очиж уулзахаас гэж хэлсэн. Тэгэхээр нь ээж ихч чинь залгаад байсан. Яриарэ гэж хэлсэн. Би түүний урдуур хөвцөн.
Тэгээд нэг мэтгэд үнсэлцээд байсан. Нэг мэтгэд дотн харилцаанд ороход бэлэн болсон байсан. Яг дотн харилцаанд орох гэж байхад сарын юм ирсэн гэж хэлсэн. Тэр үед би бэлгэвч гаргаад бэлгэвчтэй дотн харилцаанд орох гэж байхад сарын юм ирсэн гээд би болоод дараа уулзгаар болсон. Урд нь хин ганц бие хүмүүс учраас хаяа завтай үедээ уулзалталж бай гэж ярилцаж тохиролцсон байсан. Тэгээд унтаа төглөө босоод ирэхэд талигаач өөд болсон байсан. Агийг цагдаа дуудыг гэхэд манад очие. Би эхнэр хүүхдтэйгээ уулзчаад өөрсдөө цагдаа дээр очигээд явсан. Би урд нь бэлгийн замын халдварт өвчнөтэй байсан. Би үнийгээ өөрөө мэддэг байсан. Түүнд өвчнөө халдаахгүй тулд бэлгэвчтэй дотн харилцаанд орох гэж байсан нь үнэн. Гэтэл талигаач надтай адилхан бэлгийн замын халдварт өвчтэй байсан. Бид хоёрыг адилхан өвчтэй байсан тул 12-ийн 1-р зүйлээр буруутгаад байгаа гол шалтгаан нь болоод байгаа. Би буудалд оруулах болсон шалтгаан нь Сараа надад талигаашийн гэрээ хаягийг зааж өгөөгүй. Би гэрээг нь мэдэхгүй байсан. Мөн түүнийг татаад гэр чинь хаана вэ гэхэд би юм байдалтай гэртээ харихгүй гэж байсан. Гадаа их хүүтэн байсан тул талигаач нэлээд даарсан байсан тул дулаан газар бараад тулсан. Гэрч ресепшны мэдүүлэг дээр намайг нэлээд согтуу ирээд өргөнд хүргээд өгөөч гэж байсан гэсэн. Би тэр үед архитаар суугаагүй. Папад 2 шил арх, агитай нэг том пивний талыг хувааж усан. Ирвэл байсан. Ресепшнээр хүргүүлж өрөөндөө орох шалтгаан байгаагүй. Тэгж хэлэхдээ Аги талигаач хоёрыг дотн харилцаанд орж байсан гэж хэлсэн байсан. Миний мэдхийн дотн харилцаанд орж байсан шинж байгаагүй хэмээн шүүгдэгч нар мэдүүлэг өгсөн бол одоо ингээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэгтээ талигаач нь өчигдөр орой 17 цагт гарахдаа вакуум цонхны үйлдвэрт ажилд орно анкет бүглэнэ гэд гарсан юм. Тэгэхээр нь би хамт явсан хүнийх нь утсыг нь олж аваад тэр залуутай ярихад охин чинь бөөлжөө талангаа алдчихсан байна гэхээр нь чи наатаа наашин төхүүлээд өчгөөч гэхэд танаа хаана байдаг юм бэ гэчээд утас нь холбогдохоо байчихсан. 2 цаг орчмын дараа залгахад утас нь насаад чи ямар хүн чанаргүй юм бэ? Наад хүнээ наашин хүргээд өчгөөч гэд гэрээ зааж өгөөд хаан банкнаас дээш 24-р гудамж гэж хэлэхэд тэгэж яг гэрт чинь хүргэж өгч чадахгүй. Гудамж руу чинь ороод зогсож бай гэчээд утас нь холбогдохоо болчихсон. Ерөөсөө хүнтэй гүйцэд ярихгүй, яриагаа дуусахгүй, утсаа таслаад их тогтворгүй залуу байсан хэмээн мэдүүлэг өгдөг. Харин хохирогчийн төрсөн их чинь мэдүүлэхдээ талигаач 17 цагийн үед гэрээсээ гараад явсан байсан ба оройн нь арх уучихсан байна гэхээр нь би 22 цаг өнгөрч байхад хамт явж байгаа гэх хүний дугаарлуун залгахад болдоо гэх хүнтэй нуцаар ярихад сайн байна уу? Би наад явж байгаа хүний чинь нэгч байна. Яруулаад хаач хаана байна гэхэд та нар намайг ингэж сайхан сэтгэл гаргаж явж байхад ингэж ярьж болохгүй шүү. Тийм бол 100 айлаас ирээд ав гэд салгачихсан. Дахиад залгахад миний туслах үйлчилгээнд бүртгэгдлээ гэд байсан. Манай баг охин дүүлүү талигаачийн найз мессеж бичээд игч чинь сохтуу тасарчихсан байна. Ийм дугаартай утас руу яриад очиж игчийг ав. Давсагны булагт байна гэж хэлсэн байхаар нь манай ээж тэр хүн лөө залгаад хүргэж авчирч өгөхгүй байна гэхээр нь би орой 22 цаг өнгөрч байх үед залгаж ярьсан юм. Надтай тэгж яриад л уцаа тасалчихсан. Дүүг надтай ирүүлээгүй хэмээн мэдүүлдэг. Тухайн өдөр талигаачийг аваад шүүгдэгч нарын буудалд орсон бөгөөд тухайн буудалд галч болон ресепшн ажиллаж байсан. Ингээд буудлын галчийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2016 дугаар оны 10 дугаар сарын 17-наас 18-нд шилжигшүүн буудалд 02 цаг өнгөрөөгөөд галаа галлаж дусаад буудалд ороод иртэл тэкэн дээр 30-аас 35 орчим насны эрэгтэй хүн халамцав гар утсаа цэнэглүүлээд зогсож байсан. Тэр залуу намайг харсан хүн байна. Чи Завхан аймгийн их уул сумын иргэн хүнүүгээд яриа үтсэн. Тэгэхэр нь чи андуураад байна гэж хэлсэн. За уучлаарай гэд буудлын 8 тоо төрөө рүү орсон. Манай эхнэр тухайн буудлын ресепшн ажилтай цуг гарч байсан. 8 тоо өрөөнд хэдэн хүн орсон талаар эхнэрээсээ асуугаагүй. Өглөө 9 цаг өнгөрөөгөөд 8 тоотын өрөө рүү эхнэр маань ороход нэг эмэгтэй хүн хөдөлгөөнгүй болсон байна гэж надад хэлсэн. Би хаалгыг нь онгойлгосон чинь 8 тоот өрөөний эмэгтэй хүн хамраас нь цус гарсан байдалтай хөдөлгөөнгүй байхаар нь эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. Манай эхнэр надад хэлэхдээ талигаач сохтуу хамарнаас нь цус гарчихсан. 2 залуу сугдаж өргөөд буудлын 8 тоот өрөөнд орсон хэмээн мэдүүлдэг. Харин тухайн өдөр буудлын ресепшнээр ажиллаж байсан ресепшн мэдүүлэхдээ өмнө нь манай буудлаар
үе үе үйлчлүүлдэг хүүхэн байсан. Өчигдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед гаднаас өмнө нь харж байгаагүй хоёр залуугийн хамтаар орж ирсэн. Талигаач гаднаас ирэхдээ баг зэрэг хамарнаас нь цус гарсан байдалтай, согтууруулах ундаа хэрэгэлсэн байдалтай орж ирэхээр нь би хамт явсан хоёр залуугаас нь наад хүн чинь тасарсан юм биш үстэй. Яагаад хамарнаас нь цус гараад байгаа юм бэ гэхэд гайгүй саяхан хамарнаас нь цус гарчглаа гэж хамт ирсэн хоёр залуугийн туранхай бүлтгэр нүдтэй залуу нь хэлсэн. Талигачтай хамт явсан хоёр залуунд баг зэрэг согтууруулах ундаа хэрэгэлсэн байдалтай байсан. Тэр гурав хоёр давхрын 8-8-ын өрөөнд орсон. Утас цэнэглэж байгаад та манай өрөөнд оруулаад өгөөч. Би хэдэн 8-ын өрөөнд байгаа билээ гэхээр нь дагуулж яваад өрөөнийх нь гадаа ирж уг залууг өрөөнд нь оруулсан. Энэ үед талигаач нөгөө залуутай нэг оронд орчихсон. Дотн харилцаанд орж исэн. Залуу нь дээрээс байрлалтай хүүхэнтэй дотн харьцаанд орж исэн. Шөнө 3 цагийн үед хөдөөний залуу дахин гарч ирээд манай нөхөртэй нутгийнхаа талаар ярьж байгаад удалгүй өрөөндөө орсон. Би 9 цагийн үед буудлын өрөөгөө цэвэрлэх гээд хүмүүс гарсан байна уу гэд өрөөний хаалга татаж яваад 8-8-ын өрөөний хаалгыг татхад талигаач орон дээрээ дээшээ хараад твтчихсэн. Хүнчлөө хамар дээгүүрээ хувцсан байдалтай байхаар нь хүнчлөөс нь татаад хөөе чи гайгүй юу хүмүүс чинь явчихлаа гэхэд амар эвгүй харагдсан. Талигаачийн биед ил харагдах гэмтэл харагдаагүй. Талигаач хүнжил дотроо нүцгэн байсан. Өмсөж явсан гадуур хувцсан орны дэргэд газар дээр байсан. Өрөөнд 2.5 литрийн пивний сав харагдсан хэмээн мэдүүлдэг. Одоо ингээд талигаачийн найз болох Сарагийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Талигаачийг би 10 жилд сурдаг байхад зүс таних мэддэг хүүхэд байсан. Манай найзтай найзалдаг, надаас 2 үеийн доор сурдаг хүүхэд байсан. Би талигаачтай хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 40 минутын үед байх над руу залгаад би танай гэрийн ойрхон 2 найзтайгаа хоолны газар хоол идэж байна. Чи гараад ирэх үү гэхээр нь би тухайн үед толгоогоо угаагаад өөр найзтайгаа уулзах гэж байсан болохоор завгүй байна. Чадахгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш 30 минутын дараа 16 цаг өнгөрч байхад над руу залхахаар нь би эмнэлгийн тойргийн орчим найзандаа байсан болохоор найзандаа байна гэж хэлээд за тасалсан. Тэрнээс хойш 20-30 минутын дараа буюу 16 цаг 40 минутын орчим дахин залгаад гараад ирээж эмнэлгийн тойрог дээр ирчихлээ. Нойлд нь ороод шээгээд хий гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарч очиод уулзсан чинь ёо сая шатнаас унаад гэж хэлэхээр нь би юм яриаггүй дагуулж орох гэхэд миний санаж байгаагаар бол зүүн гараа бариад ёо энэ зүүн гар бас тулаад хавцсан байна гэж хэлэхээр нь би татаад өгье гэсэн чинь яах юм бэ гэж хэлээд хамт орж би засчаад яваад өгсөн. Тэр үед талигаач би үнэртүүлсэн. Харин согтоогүй байсан. Өөр биед нь харагдаад байх гэмтэл харагдаагүй. Орой 19 цаг юм уу 20 цагийн орчим харанхуй болсон байхад өдөр над руу залгаад ярьж байсан дугаараас дахин залгаад нэг эрэгтэй хүн яриад талигаачийн найз нь байна. Чам дээр очисон уу? Пабд байж байхад намайг толгойн маваадэр гэж хэлчихэд гараад явсан байна. Талигаачийн найз нь надаас бас танаа найз охиныг нэхэд байна гэж хэлэхээр нь би манад ирээгүй гэж хэлээд уцаа тасалсан. Тэгээд тэр залуу яриад удаагүй 5 орчим минутын дараа нийтийн байрны эзэн эмэгтэй орж ирээд өдөр чиний оруулаад байсан охин чинь гадаа сохтуу сууж байна гэхээр нь гараад очисон чинь бүр сохтуу шүлсэн гойдсон байдалтай боржуур толгоогоороо налаад сууж байсан. Тэгээд би очиод юм ярьсан чинь надтай юм ярих тэнхэлгүй босож чадахгүй. Би өргөж дийлэхгүй байсан болохоор найз нь чамайг өргөж дийлэхгүй байна шүү дээ. Босчгооч дээ гэж хэлсэн ч босхгүй байсан. Би миний найз яасан бэ гэж асуухад би цүнхээ үүрээд зүгтчихлаа гэж хэлсэн. Би юу болсон юм бэ? Яагаад зогцсон юм бэ гэж асуухаар юм хэлэхгүй. Ухаангүй согцсон байдалтай байсан. Намайг харахад өөрийнхөө сүнхийг пальтооныхоо дотор үүрсэн байдалтай байсан. Тэр үед миний харснаар ямар нэгэн ил шарах гэмтэл харагдаагүй. Хувцс нь боржуур налсан хэсгээр жаахан шороо болсон. Бусдаар бол цэвэрхэн байсан. Тэр үед нөгөө ярьж байсан залуу руу залгаад хэлэх гэсэн чинь нэгжгүй байсан болохоор ярьж чадалгүй байж байхад манай найз нөхөртөөгөө хамт ирэхээр нь би нөхрийг нь дэлгүүрлөө нэгжинд явуулаад найз гэж байсан залуу руу залгаад талигаач ирчихлээ. Чи гэрт нь хүргэж өгч чадах уу гэж хэлсэн чинь чадна. Одоо очлоо гэж хэлсэн. Тэр залуу удалгүй эцэс талаас цагаан өнгийн акцент маркийн машинтай хүрээд ирсэн. Ирэх үедээ өөр нэг найз нь урд нь суусан, согтуу байдалтай байсан. Харин жолооч нь таксины жолооч байх шиг байсан. Харин надтай ярьж байсан залуу эрүүл байсан. Тэгээд машинд суулгасан. Би тэр залууг чи хүргэж өгч чадна биз дээ гэсэн чинь чадна гэж байсан. Тэр залуу эрүүл байсан болохоор би итгээд дүүгийнхэн дугаарыг өгөөд явуулсан.
Би суулгаж өгчхөөд дүүрүүн залгаад тэр залуугийн дугаарыг өгөөд эгчийг чинь суулгаад явуулсан шүү. Энэ дугаараар ярьж байгаа тосоод аваарай гэж хэлсэн. Тэрнээс хойш талигачийг хараагүй хэмээн мэдүүлдэг. Одоо ингээд буудлын хяналтын камерт хийсэн тэмдэглэлээс та бүхэнд хүргэе. Камерын бичлэг дээр тухайн хэрэг болдог оройн 21 цаг 10 минут 10 секундээс үйл явдал эхэлж байна. Гаднаас хар сарвчтай, цагаан малгайтай хар гүрдэгтэй нэг эрэгтэй орж ирнэ. Энэ хүн ганцаараа орж ирээд ердөө 4 минут болсны дараа буюу 21 цаг 16 минут 20 секундэд буцаж буудлаас гарсан. Дараа нь 21 цаг 20 минут 10 секундэд өмнөх эрэгтэй нэгэн болтоотой эмэгтэйг тэрвэрч оруулж байгаа нь бичигдэж үлдсэн. Харин араас нь цагаан саарал гүрдэгтэй шүүгдэж аги орж ирж байгаа нь камерт бичигдсэн байна. Энэ бичлэг дээр тэр орой яг хэдэн цагт хэн хизээ орж гарсныг нь тодорхой харуулж байгаа юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11-р сарын 11-ний өдөр хийсэн дүгнэлтээс хүрэхэд талигаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины хатуу бүрхүүл дээр цус хурж тархи дарагдаж нас барсан. Цааш нь наривчлахад энэ гавал тархины гэмтэл нь тусдаа нэг удаагийн хатуу мохоор зүйлээр учирсан гэдгийг тогтоосон. Харин бусад гэмтлүүд болох баруун хөмсөг, цээж, баруун гарын сарвуу, баруун өвдөг, шилб, зүүн өвдөгт үүссэн цус хуралт, мөн эрүүнд зүүн хацар дээрх цус хуралт эдгээр нь тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шинжээчид үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин илрээгүй хэмээн тэмдэглэсэн. Талигачийн цус, шээс, хододны шингэнд архи, спирт зэрэг зүйл илрээгүй бөгөөд хорт бодисын шинжилгээгээр димдрол, нитритийн давс, хүчтэй хүчил шүлт гэх мэт зүйлс илрээгүй. Мөн өтрөөний арчтаас наалтсанд эр бэлгийн үрийн шингэн илрээгүй гэдгийг тогтоосон. Гэвч талигаач нь А бүлгийн 2 дугаар цустай мөн бэлгийн замын халдвар төвчин буюу тэмбүүтэй байсан шинжээчийн дүгнэлтэнд тэмдэглэгдсэн байна. Энэ бүх мэдээлэл нь шүүх мөрдөн байцаалтын ажилд үнэхээр чухал бөгөөд талигачийн үхлийн бодис шалгаан, биеийн гэмтлийн шинжийг тодорхой харуулж байгаа юм. Шүүх сэтгэл зүйн дүгнэлтэнд шүүгдэгч нар хэрээг хүлээх чадвартай, мөн үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартайг дурдсан. Шүүхийн хилцүүлэгт нотлогдсон баримтуудыг шинжилэн судлахад хэрэг цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтууд нь хууль ёсны ач холбогдолтой гэдгийг тогтоосон. Мөрдөн байцаалтын явцад оролцогчдын эрхийг хассан, зөрчсөн ямар нэгэн ноцтой асуудал гараагүй. Шүүгдэгч нар нь талигачтай дотн харилцаанд ороогүй, хүсээгүй байхад нь дотн харилцаанд орсон зүйл байхгүй хэмээн мэдүүлдэг. Гэвч үнэнд гүйцэгдэн хэрэгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн мэдүүлэгт болдоо өөрийгөө дотн харилцаанд орсон хэсгээ санахгүй байгаа. Гэхдээ найз болох Агийн талигачтай ямар ч байсан нэг удаа дотн харилцаанд орсон хэмээн мэдүүлдэг бол дахин хэрэгэн хүлээн мэдүүлэг өгөхдөө Аги талигаач хоёр бэлгийн харилцаанд орж байсан. Тэгээд удалгүй буудлын хүн пив авчирч оруулж өгөхөд Аги талигаач хоёр дотн харилцаанд орж дуусаагүй байсан. Би авчруулсан пивээ Агитай уугаад унтаад өгсөн. Тэр үед буудал талигаач пив уугаагүй. Харин караокед талигаач хоёр пив уусан. Би тэр 3 дээр ирэхэд арх пив уугаагүй, эрүүл байсан. Аги бит хоёр пив ууж байхад талигаач намайг оролдоод байсан. Тэгээд хамт нэг оронд ороод унтсан. Талигаач Аги болон надтай дотн харилцаанд орохдоо эсэргүүцэл үзүүлээгүй. Надад хоёр бэлгэвч миний өмнөний халаасанд байсан. Үүнийг хэрэг болохоос өмнө авсан байсан. Буудалд ороход бэлгэвч аваагүй. Би нэг л бэлгэвч хэрэгэлсэн. Нэг бэлгэвч нь миний халаасанд байсан. Мөнгөлөг нэртэй байсан. Үүнийг цагдан хориотох төвд хоригдох үед халааснаас тэр өдөр гарч байсан жижүүр нь хуран авсан хэмээн мэдүүлдэг. Харин шүүгдэж Агийн мэдүүлэгтээ талигаач нь нас барсан, бие нь хөшсөн, хөрсөн байсан. Болдоо нь мөн хажуугаар нь чармаа нүцгэн байхаар нь дуудаж босгосон. Ингээд болдоо бид айсандаа шууд гараад явсан хэмээн хэргийн хүлээн мэдүүлсэн байна. Шүүхийн баримтаас үзэхэд Аги болдоо нар нь согтуугаар Баян зүрх дүүргийн нутаг дэсгэрт талигаачийг биедээ гэмтэлтэй өөрийгөө удирдах чадваргүй байхад нь тусламж үзүүлэх боломж байсан боловч дэм буудалд авч орхисноос түүний амнаас хохирсон. Мөн Аги болдоо нар нь хохирогчийг бие хамгаалах чадваргүй байдалд нь далимдуулан бүлэглэн дотн харилцаанд орсон нь нотлогдсон. Хохирогчийн ээж 18 удаа уцаар холбогдож тосоод авъя, нааш нь хүргээд өгөөч гэж хүссэн ч залуус зориуд буудалд авчирсан нь камерын бичлэгээр нотлогдсон. Шүүгдэгч нарын өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтээр бэлгийн эс илрээгүй гэдэг тайлбар өгсөн ч гэрч буюу ресепшний мэдүүлгээр фото зураг болон сэжигтнүүдийн өөртөө мэдүүлэгтэй харьцуулан үзэхэд тэдгээр тайлбар нэцэгдсэн. Хэрэг хийсэн газарт хийсэн үзлэг фото зурагнаас
ялигаач нүцгэн траст гэсэн бэлгэвчний хайрцаг болон нэг ширхэг хэрэгэлсэн бэлгэвч олдсон нь хохирогчийг бүлэглэн хүчинсэн гэдгийг баталж байна. Иймд шүүхээс Болдоо Агийн нарыг гин буруутайд тооцож хохирогчийг бүлэглэн хүчинсэн, эрүүл мэндэд аюул учруулсан, тусламж үзүүлэггүй орхисон гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлсэн байна. Аги болон Болдоо нарт тус бүр 4 жилийн хорих ялаар шийтгсэн. Уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад идэвхжүүлэх бөгөөд урд нь цагдан хоригдсон 270 хоногийг ялын хугацаанд тооцоогоор тогтоосон. Шүүх мөн Аги болон Болдоо нар хохирогчийн ээжэд 550 мянган төгрөгийг гаргуулж олгох иргэний журмаар бусад хохирлыг эрхэмжлэх боломжтойг тогтоожээ. Ийхүү нэгэн харамсалтай хэргийг та бүхэнд хүргэлээ. Бүгдээрээ өөрөө өөрсдийнхөө дүгнэлтийг хийгээд сонссон байх гэж бодож байна. Та бүхэн үзэл бодлоо комент хэсэгт үлдээхдээ зөв болоосон үлдээгээрэй гэж хүсье. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.